За бид өчигдөр орсон цуврал нэвтрүүлгээрээ одоо Япон Монголын саксофон хөгжлийн шишээгийн тоглолтын хэсгийг үзүүлсэн. Тэгэхээр та бүхэнд энэ тоглолтыг одоо үргэлжлүүлэн сонирхуулъя. Одоо 3 дахь тоглолтоо Японы огтой хийсэн. За урд нь тоглосон 2 багийн тоглолттой харьцуулахад одоо Японы баг бол нэлээд тааруухан тоглолттой юм баг байсан. Харамсалтай нь манай баг одоо өөрсдийнхөө болцоог ашиглан тоглож хожиж чадаагүй. Энд бас хэлмээр байна. За ингээд тоглолтын 2 дугаар үе дуусахад 6 минутын хугацаа үлдсэн байна. Шарав Жамцын даргуулын 2 шидэл тоглоом оновчтой болсон. Тооны харьцаа 79-58. За энэ тоглолтод одоо манай угаас Төвшинбаяр 20 оноо, Ганбат 10 оноо, Шарав Жамц 9, Салтан Гэрэлгонд 7, Баярхөв хамгаалан тоглож байна. Асекава. Тооны харьцаа 82-58. За Шарав Жамц өнгийн явлаа. За сая оролт хийсэн бол илүү үр дүнтэй байсан байж болох юм. Бас тоглолтын эцсийн дүнд муугар нөлөөлөх байдал олон удаа давтагдсан. Шарав Жамц. За Шарав Жамцыг 12-18-тай Секучи Дугучинаар одоо барьж тоглосон. Ингээд ховын алдаа гарахаас арга байсангүй. За ялангуяа Тайван Хятадын багтаа хийсэн тоглолтод манай Шарав Жамц өөрийнхөө бололцоог өрн дайчлан одоо хэд хэдэн удаа цэгрэн дээрээс довтолж бодлооны сайн хөвлөрөө үзүүлсэн. За талбайд 15 номертой Бацаа ягарч ирсэн байна. За сая сайхан хаалтыг манай Шарав Жамц хийлээ. Баярхөв. За Батэрдний 3 онооны ээлжид оновч боллоо. Төвшинбаяр. За шитгэснээ болоод Батэрдэнд хэмжүүллээ. За Шарав Жамцыг одоо алхам хийгээ цайрган дээрээс нутлах хүчит 10 номертой тоглогч Секучи хувийн алдаа гарлаа. Түлхэж хувийн алдаа гарч 2 шидэлтээр торгуулж байна. За манай оноо бол 65 байгаа. Минут гарангийн хугацаа үлдсэн. Тооны харьцаа 95-66. За манай багийн хувьд бол яагаад ингэж олон оноогоор одоо өрсөлдөгч багаас хоцроод байна гэвэл тэдний довтлооны хувьд дундын зан шидэлтүүд тэр өөр оновчтой болохгүй байгаа учраас энэ байдал олон давтагдсан. За ингээд энэ тоглолтод 98-69 харьцаагаар Японы баг хожлоо.